ингээд нэг дөрвөн бүлэг ах нар ингээд хэлжсэн. Аригато чи хойноос Кореа юм шиг өгсөн. Франкфуртын спонсор бол амар хамаатай. Болохоор хоёр хүний ийм хоёр том амттай би сайдрын зүгээр л ойлголоо. Кöln бол үнэхээр миний мөрөөдлийн хот юм байна. Oh my god. Ата гарна. За сая буудалтаа ороод юмаа тавьчаад одоо гарч ирсэн чинь бороо орж ийн. Яа нэрнгээсээ бороо ороод байна. Нэг сарын 2 сарын 1 бороо орж байна. Ямар бороо вэ? Тэр амар гоё том тавраа. Тэсээ явж байгаа. Тэгээ энэ яг ингээд герман ерөөсөө харахгүй байна. Маш олон төрлийн өөр үндэсний хүмүүс байх шиг байна. Бас би энэ жоохон бичлэг хийж явахаа сайж байна. Франкфуртын main tower-т 54 хоног байсан. Сарацтай. Амрагч. Сэй томрал тартчих. Амрагч. Оо 54 хараасаа бишээ бараг 2 давхар биш ч. 56. Вау. Тэгтээ амар үлтэй юм тий. Яа ингэж Франкфуртын 54 давхраас мэдчилж байна. 56 давхар ч юм уу мэдхгүй. Тэгээд энэ ч амар их зураг алтан толгой тийм. Бас амар хөөрхөн байна гоё юм. Эгон дээрээ зогсож үзвэл. Төрөвчин дээрээ зогсвол. За. Над тэр хам алгаа зүгээр л миний хөөрхөн талтай хараарай. Залуусаа. Get out my head. Milkshake brings all the boys to the farm, and they're like, it's better than yours. Damn right, it's better than. Willkommen, stellt euch auf die grüne Fläche, um das Spiel zu starten. Spiel zu starten. Харин цаг болж хорвоо дэлхийн нойрслоо. Герман улс гүн нойр навтлаа. Тэгээд өнөөдөр гэхдээ ингээд хагасаа биш бүтэнсээ өдөр
Бүтэнсээ өдөр бол бүр ингээд юу ч ажилдаггүй Германд хаанч ямар ч дэлгүүр юу ч ажилдаггүй. Гэхдээ энэ яг нэг Дрезден бол хийдэг байхгүй юу? Энд болохоор Франкфурт том хот болохоор бас гайгүй юм хүмүүд нь арай их ажиллаад ах шиг байна. Гэтэ дэлгүүрүүд бол бүгд хаалттай байсан. Тэгээд ажиллаж исэн юмнууд нь бүгд 20 цаг гээл бүгд баяртай одоо ингээд бүх зүйл амар тайвандаа нойрсон зөө. Гэтэ яг энэ чинь эхний шинэ өнгөрүүлж үзсэн болохоор эхний шинэ цөхрүүлж үзээг болохоор мэдэхгүй л юм л та. Орой оролдож магадгүй. Тэгээд сайдруу бид гурав явж. Цагаан баган бамбруш. Ни хаа аригато гэж үгтэй шүү. Сая ингээд бид гурав явж исэн чинь ингээд нэг дөрвөн бүлэг ах нар ингээд хурж ирсэн. Аригато гэсэн чинь хойноос нь Кореа юм шиг гэдэгсэн. Тэр ингээд явсан чинь буцаад ингээд гарч исэн чинь өөр нэг бүлэг ах нар ингээд харж ирсэн. Саадикаа. Ха. Төрөө энд одоо очсон. Одоо хөөрхөн байж болохгүй тамаг орой тий. Ямар ч ахнаар авах юм шүү. Чи өөр гайгүй нөө гайгүй. За Франкфурт дахь аяллаа 2 дахь хоног. Энэ Франкфурт гэдэг би бүр амар дутуу үнэлжсэн хот юм байна гэж бодлоо. Энэ хойшоо ингээд жинхэнэ Нью-Йорк зөө. Тэгээ сайдрууны бидний явсан газар болохоор Ром зөө. Тэгэд одоо яг ингээд хотолтооны гудамжаар нь явж байна. Тэгээ ингээд бүр цаашаага бас юм захмах байдаг гэсэн. Тэр бол Филиппин юм шиг зөө. Амар сонирхолтой газар байна. Амар том хот, амар олон хүнтэй, амар гоё хот. Одоо бол миний аялж үзсэн газраас Франкфурт нэг тоглоо. Яг бол олон газар аялж үзсэн л дээ. Зураг тараад бичлэг хийгээл явахаас. Одоо энэ чинь ингээд манай зулаа Монгол явах гэж байгаа. Сайн үгээрээ. Монгол явлаа. Миний Монголын газраас бас болгон гойсон сүпүү ав гэж ануу хэлж байна. Ануу ерөөс их харамч хүн байна. Тэ бас харуулах хэрэгтэй. Монгол явах гэж байгаа сэтгэл ямар байна за. Гоё наа. Ууса гэрээхний амар санджээс болоо гэрээхэн дээр очих хэрэг аюу гоё наа. Одоо ингээд энүүгээр буудлын дотроо энэ цэ ингээд дахиад нэг юм баан ч юм уу, цууг ч юм уу, ямар нэг юм суугаад хаашаа ч юм явдаг. Би нэг өөр зойлоод үлдээ гэхдээ явж чи шиг. The next exit option is Terminal 2. За найзыгаа гаргаж өчөөд одоо өөрсдийнхөө зам мөрийг хөөхөр явж байна. Одоо бидний дараагийн зогсоол болохоор Кёлн байгаа. Тэгвэл өнөөдөр шөнө Франкфурт дахиж нэг концерт шөнө үүрээр Кёлн явна. Тэгээд би сайдруу ингээд нэг уух юм бол завцрах гэж байгаа. Тэгээд би ингээд замдаа төөрөөд тэгээд би ингээд нэг ахаа загнуулсан. Ямар олон тийгээд хийчлээ байна. За Франкфуртын нисэх хонгосны бодол амар том юм байна. За өрөөнд орсон. Тэгээд бид гурав ингээд дурлаа эхлээд нэг өрөөд нэг хотел захиалцаа. Тэгээд дараад нь найзаагаа гаргаж өгч бид хоёр өөр бодолд орсон байхгүй юу? Тэгсэн чинь ингээд юу заяо
Эхний буудалтаа би тэд ингээд молодуулсан за. Молодуулсан ч явахтэй ингээд зомбиний хөөсөр тэр буудсан за. Тэгээд бид гур өглөөд анх ингээд явж байхдаа бид гур анх ингээд явж байхдаа за одоо нөгөө нэг мөхцөлмөг гэдэг ах имшлэг байдаг шүү дээ. Тинчээ ингээд нөгөө нэг Франкфуртын зомбинууд гэдэг байдаг шүү дээ. Тэр газраас нь хол явах хэрэгтэй шүү. Тэр газар нэг хаана гэдэг ингээд бичлэгнэсэн байхгүй. Тэгсэн чинь тэр бичлэг нь яг манай буудлын доор байсан за. Oh my god. Тэр буудлын чинь нэрийг юу гэдэг вэ нэ за? 44. Don't go. 44 руу явж болохгүй залуусаа. Тэгээд ер нь бол буудлын згсэндээ жоохон муухай газар байсан. Бид чинь нөгөө нэг оюутан болохоор альтчгүй ингээд бас хямдхан буудлууд ингээд харж явж байгаа шүү дээ. Тэгж явж байгаад тэр 44 руу орсон чинь ер нь бол доторх байдлын таалагдаагүй гадаа нь яалтчгүй жоохон эвгүй хүмүүс амар олон байсан заяа. Тэгээд бид 2 сая руу 2 дахь хотелд ороод ирсэн чинь энэ газрын нэр болохоор Хотел Креми гэдэг газар зөө. Тэгсэн чинь энэ болохоор ингээд илүү хүн хүнж байхгүй бид өөртөө ороод тэгэл ингээд өрөөний номертэй тэгээд өмнөх буудал чинь болохоор 3 хүний хэдэн евро байсан гэж 42-45 евро зөө. Энэ болохоор 2 хүний ийм 2 том ортой тэгээд ингээд ийм чэнэ ийм чүүлтэй тэгээд энэ чэнэ бүр ийм сейфтэй юм байна зарласан. Тэгээд ийшээ ороод ийм жижигхэн угаалгын өрөөтэй ийм газарт болохоор 33 еврогоор 2 хүний байна. Тэгээд нөгөө гадаа орчин нь ч гэсэндээ амар гоё юм байна. Одоо хавхан орчин уу хав. За. Энэ ч сайж болохгүй. Тэгээд хинт чилээд байна тэгэхгүй. That's Europe, guys. That's Europe. Танаас ирэх гэж байгаа бол бид танд Hotel Kremig санал болгож байна. Not Hotel 44. Энэ гол гэх юм үстэй. Эл мөрөн гэх юм. Я хочу с Масей. Мася, давай вместе. Ямар шоу юм болоо? Ямар гоё юм бэ тий? Ваа! Амар гоё юм байна. Хоёр таа юм уу? Яа. Crazy. За аяллаа маань 3 дахь өдөр одоо 6:30 минут болж байна. Бит хоёрын цуг 6 цаг 50 минутаас хөдлөн. Тэгээд одоогоос Bahnhof руу маш хурдтай гүйх хэрэгтэй. Тэгээд Кёлнд олзно. Франкфурт сайхан байлаа. Bitte achten Sie auf den Abstand zwischen Zug und Bahnsteigkante. Яа, залуусаа сая бүр амар тэнэг юм боллоо. За би ингээд манай цуг ингээд 9-6 цагаас ингээд буухсдайсан байхгүй юу? Тэгсэн чинь ингээд 9-3-аас ингээд зогссон. Тэгээд ингээд зогсонгууд нь ингээд энэ чинь ингээд амар хоолол зогсож байгаа болохоор 3 минутын өмнө зогсох би боломжгүй гэж би бараг бодсон байхгүй юу? Тэгээд би яг ингээд 3 минутын өмнө л ингээд зогсчлаа гэж би бодоод тэгээд би ингээд цугнаас буусан байхгүй юу? Тэгсэн чинь ингээд шал буруу газар буугаад ирсэн за. Тэгээд ингээд ийм эзгүүх хээр тал дарал дээр ингээд хайгдчихлаа. Тэгээд навигатор нь биесэн. Нонгуушлаарай. Алтан зүйлээ суучлахгүй ч юм. Тэгээд тэнцээ гэхдээ тийм хотлоо өнөө тиймэрхүү юм байна. Тэгээд ингээд буруу буудал дээр буусныхаа горонд бид хоёр энэ ч 1 цаг хүлээхэр болсон л доо. Хүүтэнд. Тэгээд цай бороорчсан. Одоо тэгээд борон зөксч шиг боллоо. Эзгүү хээрцэлд хаягдсан хаягдаг. Охин соод гэдэг амьдрал үзсэн найзыгаа би та нарт үзүүлээч гэж. Яа.
Одоо та нар итгэхгүй заа. Германы галт хэрэг хизээч цагтаа ирдэггүй баталгаа. Ингээд саядрон бид нар ингээд бит хоёр ингээд нэг цаг хүлээж арай гэж галт тэргэндээ суусан чинь тэр галт тэрэг нь ингээд цагаасаа хожимдож ирээд дараагийн галт тэргэндээ сууж чадаагүй дахиад бид хоёр хоцроод үлдсэн заа. Тэгээд бид хоёр дахь цагтаа дараагийн галт тэрэг хүлээж байна. Хоёр дахь цагтаа надаас олж 2 цаг хүлээж байгаас тэгэл нөө. Юу ч гэв дээ. Айгу баярлж байна нуцтай. Намаа ингээд одоо амьдрал үзүүлж байгаа. Маш их баярлж байна. Yes, guys. I'm a navigator. I'm a life teacher. RB 48 nach Wuppertal Oberbarmen. Nächste Station Hahn-Grüten. Зя охид залуучуудаа нартай бороотой салхитай гүл ажран бит хоёр эцэст буудалтай ирч чадлаа. Энд амар гой буудал байна. Амар цэвэрхэн тэг ингээд амар гой үнэрчж байна. Яг уу ийм нэг айгу жижигхэн талбайтай юм байлээ. Гэтэ энийг хадаа буцлагчтай заа би бит хоёр сая орж ирээд бас буцалгаж уучаад хөрөгчтэй зөө гэтэ хөрөгч нь ажилдгүй. Гэтэ хөрөгчнийх нь цааварна гэсэн. Тэгээд бүр гоё юм харуулсан. Яашлаа байсан байна. Тийм. Билнэ хастаг. Энэ болохоор бидний захиалсан хамгийн хямдхан буудал заяа. Тэгээд Кёлн болохоор Кёлнер дом гэдэг үзэх амар том катедрал одоо тийм сүм байдаг учраас Кёлнийх нь хотелууд амар үнэтэй мэлээ. Тэгээд тийм болохоор бит хоёр бүр ингээд өөр хотод юугаа захиалсан заяа. Буудлаа захиалсан заяа. Тэгээд энэчнээс нэг 40 минутын зайтай газар буудлаа захиалаад тэгээд энэчнээс яг ингээд хамгийн хямдхныг нь олж байгаа бид гурийн 3 буудлаас хамгийн хямдхан нь заяа. Тэгээд жоохон эвгүй газар төсөөлжсэн зэ яг үннийг хэлэхэд хамгийн цэвэрхэн нь хамгийн гой үнэртэй нь хамгийн дажгүй нэсэн. Тэгээд ингээд өмнөх хоёр буудалд нь болохоор ямар ч бас буцалгагч байгаагүй амар хэцүү газар байсан. Тэгээд энэ буудалдаа бол бит хоёр маш сэнтгэл хангалуун байгаа. Тэгээд сайхан том орон дээр төвлөлтөд. Энд чинь бол 3 үнд бол унтуул 4 ч унтуул унтахаар юм байна нөө. Хэрвээ намайг доод үеийнхэн маань үздэг бол янтаргаад. Тэгээд яг хоо найзуудтай зөвлөе л доо. Энд ирээрээ заа явж шиг. Часийн. За. Одоо бит хоёр уул нь бол 9-10 цагийн хооронд ирнэ гэсэн төлөвлөгөө байсан гэж хэлсэн шүү дээ. Одоо аль үзээний 3 цаг болцсон байна. Тэгээд одоо газ гарахгүй бол үхэр алдаж ямар юм бодлоо. Нар алдаж үхэр бодлоо. Bye bye. Meine Damen und Herren am Gleis 7, bitte steigen Sie ein. Vorsicht an den Türen und bei der Abfahrt des Zuges. Яаж тэгвэл хүмүүс доороос гарч ирсэн даа нэ яаж сонсчихгүй лээ. Нэг шигтэр ингээд ишээрүүлдэг юм шиг. Шигтэр нэ за. Чи нүдэнээ зүг чигрээ явах. За би хахгүй. Би шиг чиглүүлж юм. За. Яг л зүгээр доош авах юм уу яа тий. Тэгээд өөр хараад яваа. За бисгэ болчих. Тэгээд за. За хайж өөр дараалал гэхээр за. За битээрээ чи өөр яг ингэ дийшээ гарч байгаа юм шиг. За дийшээ гарч байгаа юм шиг явах уу. За. Оо юу барилгын ажил. Энэ л уртлын шимшиг байна. Ваа, 대박. чи цаатлаа юм шиг байна.
Тийм байна, тийм байна. Тэр ийшээ тэр гараад тийж байгаа. Яна. Мөрөд тийм байна. Вау. Баялгаа болчихсон чи. Намайг нэг жоохон зовоох дуртай хүмүүс юм байна. А тийм биш, тэнд орлоо юм уу? За гарч ирээ да одоо. Дахиад аваад тарж байгаа юм шиг. Oh my god. Йоо, энэ хэдэн метр юм болоо. Цааш унах ч гэдэг юм. Гайхамшигтай. Ой, цаатай ингээд хүмүүс ингээд шалтан оцсон болоод зураг даруулдаг. Зургийн төлөө угаасаа хүн хин ч юу ч хийн штэ тий. За Макдоналдс руугаа гэс орчих. Эсвэл шүү тавьчих юм. Эсвэл бааш юм. Амьд яваасанда янз янзын Porsche-д харлаа. Вау. За, Кёльнд эхний шөнө маш амжилттай ч гэх үү, амжилтгүй ч гэх үү, айгу хэцүү дуслаа. Тэгээд өнөөдөр зингөө хоёр бүр амар их фейлдсэн. За, тэгээд амар олон ингээд нэг баанаасаа хоцроод тэгээд маш их цагийг өнгөрүүлсэн. Гэхдээ эцэст нь тэгээд ингээд Кёльнер доомынхаа урд ингээд очсон гэсэндээ амар хэлэхтэй бүр амар хүйтэн байсан болохоор бид нар гоё явж чадаагүй. Гэхдээ эцсийн ингээд икэ ороод тэгээ бас энэ миний бодсомшээ энэ зүгээр яваад байсан байна. Мотор баралд орсон. Мотор барал надад бүр амар таалагдлаа найзуудаа. Би одоо дорд бүрэн яг ингээд төрсөн сэтгэлээ хийлээд явахаар шийдлээ. Энэ бол мэдрэмж минь бичлэгэн дээр минь үлдэг гэж би бодлоо. Би өмнө нь ингээ машин тийм амар сонирхолтой байгаагүй зүгээр ингээ ахыгаа дагаад ингээ зурлагдаг машинууд ингээ компьютероор амар тоглолтойсэн байхгүй. Тэгээд тэгсэн чинь ингээд бас оногт амар их тийм жижиг машин байдаг гэсэн. Тэгээд тэгсэн чинь яг ингээд том хувилбарыг харсан чинь бүр ингээд зинхэнэ ингээд огших мэдрэмж төрд юм байна. Тэгээд Кёльн одоо бол Франкфуртыг үзэхгүй. Гэтэ гоё юм аа, гоё хэлж байна. Маргааш алах хаа. Андаа би итгэж байгаа алнаа. Эцэг миний камер жоо суух юм уу? Sorry. Харж байгаа өөрийгөө хараад л байсан.
Oh my god найзаа. Би ингээд сая руу энийг ингээд микрофоноос олоод 2 дахь удаа бичиж байгаа байхгүй юу. Тийм учраас би ингээд хотлоо мэдрэмж үзүүлэхгүй тулд би ингээд танарт хэлчихье. Би ингээд 2 дахь удаа бичиж байгаа байхгүй юу. Тэгээд би сая руу зүгээр л ойлголоо. Кöln бол үнэхээр миний мөрөөдлийн хот юм байна. Oh my god. Өмнө нь ингээд Франкфуртод явж байхад манай найз би энд л амьдрах юм байна. Ерөөсөө энэ л миний газар юм байна гэлээдсэн байхгүй юу. Тэгээ би ингээд надад Франкфурт хэдий гоё байсан. Би ингээд Франкфуртд 10-аас 10 гэдэг үнэлгээ өгсөн ч гэсэндээ Köln-ийг oh my god хизээж гүцэхгүй юм байна миний хувьд. 10-аас 100 гүцээ өөр яриад байгаа юм байхгүй. Тэгээ ингээд сая руу ингээд Alt Street гэх юм уу доо нэг тийм хуучин гудамжаар нь халахж үзсэн байхгүй юу. Бүр амар гоё заяа. Энд зүгээр л ингээд тийм young, free and alive in Europa гэдэг мэдрэмж за. Зүгээр бүр ингээд би зүгээр л ингээд харахаа болж чадахгүйсэн. Зүгээр ингээд алмаараа таг ингээд хөссөн за. Тэгээ ингээд сая руу ингээд буцаад энэ талаар ингээд явж байгаад одоо энчээ байгаа энэ гүүрний урдаас ингээ алхсан байхгүй юу. Тэгээ гүүрний урдаас алхаж байгаад дахиад энэ тал руу ингээ харангуут ингээд цааталт нь ингээд Kölner Dom ингээд дээш хоёр ивэрн гэх юм уу ингээд харагдаад тэгээ бүр ингээд одоо надад энэ бичлэг би дахиж бичлэг хийхгүй байх би одоо ингээд нүдэрээ бүхнийг харж бүхнийг таашаахыг амар хүсэж байна. Тэгээд надад Köln. Thank you guys. Love you guys. Лемон 4 дахь өдөр ботаникийн талбайгаар ботанишер гартнаар эхэлж байна. Аха. Чи яадаг газар гэдлээ найз? Чи яагаад ийш ирэх боллоо? Би нэг ном уншсан байхгүй юу? Арьсан өрөмтэй Модана гэдэг. Тэгээд тэрэн дээр яг Германы талаар гардаг. Тэгээд тэр яг гол дүрийнх нь бүсгүй ингээ ботаникийн талбайгаар айгүй алхах дуртай. Тэгээд тэрийг уншчаад Германд ч яг ботаникийн талбайд очиндаа гэж бодож байсан. Тэгээ одоо ирсэн байна. Мөрөөдөл бэлдгийм байна. Мөрөөдөл бэлдгийм байна. Эний мөрөөдөл нь хэлсэн байна. Юу бодогдчихвэ? Одоохондоо бол яг үзэж амжааг байгаа болохоор арай бас юу хэлэхээр мэдэхгүй байна. Яг дотор нь бүр яг ингээ ороод яг сэтгэл төрөх байхаа. За, okay, харцгаая. Let me see. Хоёр сайт руу тэгээд буудлаасаа гарцсан. Тэгээ хамаг юмаа чирээд өнөөдөр жоох алхах гээд байгаа байхгүй. Тэгсэн чинь хүмүүстэй амар хүнд байна. Тэгээ энэ чинь ингээд энэ жоох юм тусгаарлагдмал газар юм шиг байна. Тэгээд энэгээр дандаа жоохон хөшүүн хүмүүс байгаад байгаа болохоор бит хоёр итгэхээр шийдлээ. Бит хоёр итгэлцэл хүлээлгэхээр шийдлээ ерөөсөө. Энэ чинь юмнуудаа ингээд илтгэх гэдэг яг цаачтай л та. Тийм ондоо. Тэгээ ингээд цаасан дээр юм бишээд үлдээнэ. Хэрэгтэй юм авчтай. Чухал юм байна. Бид танд итгэж байна гэж бас дорнч хүччихэрэг. Бид Германд итгэж байна юм. Тэгээд энэ амар хэрэгтэй яг иймэрхүү ундаанууд амар хэрэг болсон. Юу найл жоох ч байгаа бол иймэрхүү ундаа авчвал амар стахан юм байна.
лаг юм байна уу? Тэр цаана урсан байгаа модог хатаа. Ямар гоо шинжилтэй модог тий. Энэ шүү дээ. Хавай маа биш үстэй юм чи. Энэ хаа. Тол. Матуэн. Ийм шүү дээ. Австралийн Morgan Freezer. Тэгээ 1 сараас 2 сарын хооронд цэцэгнүүд ургаж эхэлдэг гэсэн. 1 сараас 3 сарын хооронд. Харин гоё юм шүү дээ. Энэ амар том хүлэмжэн дотор ингээд бүр амар олон төрлийн янз янзын харж байгаагүй тийм ургамлууд байна. Амар олон төрлийн ургамал. Тэгээд энэ хүлэмжэнд ч биш гадуур нь ч гэсэн бүр ингээд амар олон төрлийн харж үзэгдээгүй сонин содон юм ургамлууд байсан. Ингээ Монголд л ерөөсөө нэг тийм гартны юм амар хэрэгтэй, амар дутагддсан байна. Яг төвдөө хоттой болвол. Тэгээд ийм амар гоё гарттай олчвол гоё л. Дрэсэнд бас би өмнө нь юм Grasser гартанд очиж үзсэн байхгүй юу? Тэр бас амар олон төрлийн харж үзэгдээгүй ургамлууд амар олон байсан байхгүй. Тэгсэн чинь тэгээд хүмүүс нэтрэн хараад байна. Би жоохон олчихлээ. Монголд ч гэсэндээ яг ийм гартн архитектур гэдэг мэрэгжил уул нь яг ийм гоё хөгжүүлээд гоё явбал бас амар хэрэгтэй, ирээдүйд бас амар хэрэгтэй л мэрэгжил шиг санагдлаа. Энд бол бүр маш олон төрлийн цэцэгнүүд байна. Тэгээд явхад ч гоё, болцох ч гоё спот болно шүү дээ. Тэгээд энүүгээр бас юунууд нь 100 мөн болонгууд тэр хараа одоо тэнцээ ингээд шувуунууд суудсан байна. Энэ тэрүүгээр ингээ нууранд нь банк шувуу ирдэг. Одоо Монголд болохоор хамгийн том гарт Монгол болохоор саяхан баригдсан шинэ хүрээлэн гэдээ байгаа шүү дээ. Тэнд бас уул нь бол гоё л юм баригдаал амар гоё л хийсэн шүү дээ. Тэгсэн чинь сүүлд бас тэр ахын подкастыг нь сонссон чинь ингээд хүмүүс амар хөвдөлж сүйдэлж байгаа. Зүлгэн дээр нь амар их гიშгэж байгаа, мэсгэж байгаа гэсэн юм амар их би сонссон. За тэгээд ингээд Монголд бас гартныг гоё барьдаг болмоор байна. Бас ингээд гартанд байдаг тийм соёлыг гоё дэлгэрүүлвэл болно амар гоё юм байна да гэж бодогдлоо. Энэ бол бүр амар гоё. Тэгээд ингээд хөшөө хүмүүстэй амар их таарлаа. Тэгээд ингээд өглөө 6 цагийн үед те энэ чинь ирж гүйдэг хөшчүүдийн хувьд энэ чинь ингээд гоё ингэж зугаалдаг те энэ чинь амар хүчил төрөж байгаа штэ. Тэнгүүд тэгэл амар гоё юм байна. Энэ бол амар том bloopers. Бичлэгээ дуусгасны дараа яасан гэдэж хоёр ингээд шөнөөр аяллаа одоо дуусгах гэсэн бодолтойсэн баггүй юу? Шөнө дандаа шөнө дандаа галт тэргэндээ суугаад тэгээд амар олон галт тэрэг дамжина. Тэгээд дандаа шөнөөр явна гэсэн чинь тэр нөгөө нэг новшин Германы цууг нь дандаа авцрна, дандаа саатал гарна. Тэгээл тэрнээс болоод бит хоёр шөнө 4 цагт шөнийн 1 цагаас өөрийн 4 цаг хүртэл айлын улсын Русныхан зогсоолд хорогдож үзлээ. Амар юм байт юм байна. Одоо ч гэсэндээ дахиад бит хоёрын суухныг автобус хойшсон байгаа. Стил хүлээсээр одоо 8 цаг болж ийн өглөөний аимшигтай.